19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж байгаа бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх холбогдох албан тушаалтнуудын хамт хүнс бордооны үйлдвэрүүдээр ажиллаж байна. Монгол хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой чанартай бяцлагаараа дотоодын хэрэглээг хангадаг болохын төлөө нэгдэж буй Монголын мэргэжсэн бяцлаг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүд, аж ахуйн нэгжүүд хүнсний хувьсгалд нэгдэж байна. 1994 оноос эхлээд олон бэрхшээлийг давсаар байгаад 6-7 аж ахуйн нэгж үлдээд одоо бол нэг жилдээ бол бид нэг 150 кг 150-аас 200 тонн бяцлаг үйлдвэрлэж байна. Импортлж байгаа бяцлагын тол 3,000. Энэ тоо бол бид нар юу гэж бид нар юу дутагдаж байна? Бид нар бол хүчин чадал дутагдаж байна. Энэ салбарыг бол хөгжүүлэх боломж нь байна. Одоо нөхцөл нь байна, газар ус нь байна, мал нь байна, сүүн нь байна, хүмүүс нь байна. Салбар нь ингээ шинээр үүсээд эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бол цаашаа явахад бол улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй гэдэг нь ойлгомжтой. Бид өөрсдийнхөө хийж чаддаг зүйлийг улам сайжруулах, хийж чаддаггүй импортын бараатай өрсөлдөж байгаа ийм бүтээгдэхүүнүүдийг илүү дэмжих тэр хүрээнд бид нар одоо хамтдаа хүнсний хувьсгалыг хийж чадна. Хүнсний хувьсгал гэдэг нь дор бол одоо нэгдүгээр хүнсний хангамж, хоёрдугаар хүнсний аюулгүй байдлаа бид шийдэх ёстой тийм ээ. Тэгэхээр өнөөдөр одоо энэ хүрээнд ажлууд нэлээд эрчимтэй явагдаж байна. Хүнсний одоо хувьсгалын хүрээнд дотооддоо одоо 100% хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ зорилтуудаа хангах зорилгоор ажиллаж байна. За мөн мэргэжлийн холбоотойгоо цаг үеийн стандартыг хангах, за ISO-д нэвтрэх, за мөн одоо мэдээлэлүүд өгөх, сурвалж зөвлөгөөнүүдийг зохион байгуулах зэрэг энэ ажлууд бол ингээд шат шатандаа хийгдээд ингээд хамтраад ажиллаад явж байна. Бяцлагийг цаашдаа өшөө гоё чанартай сайхан болгож хийхин тулд яах ёстой вэ гэдэг. Бид бас лаборатори шинжилгээ одоо энэ тим газар бол их хэмжээтэй хэрэгтэй байх юм. Энэ дэлгэр өдрүүдээр сарлгийн болон үнэний ямааны сүүгээр бяцлаг авч үйлдвэрлэлээ явуулдаг. За Өвөрхангай аймагт болохоор сарлгийн ямааны сүү авдаг. За энэ болохоор Архангай аймагт болохоор дан сарлгийн сүүгээр хийдэг байгаа. Энэ Сэлэнгэ аймагт болохоор дандаа үнэний сүүгээр хийдэг байгаа. Тухайн газрын малчтаасаа сүүгээ авч бяцлага хийдэг. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлж буй Монлебел шашхны үйлдвэрийн хамт олонд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх 20 жилийн он баярын мэндийг хүргэсэн юм а. Олон жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад явж байгаа энэ үйлдвэрлэлийг бол миний бие хөндлөнгөөс ажиглаж харж байсан бол өнөөдөр хүнсний хөдөлгөөний оролцогч болоод манай үйлдвэрээр зочилж байгаа нь маш их тааламжтай байна. Хүнсний хувьсгал энэ үндэсний хөдөлгөөнд манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шашхыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. За манай үйлдвэр нь 2005 онд байгуулагдсан. Монголда анхдагч шашхны үйлдвэр байгаа. Бүтээгдэхүүн нэр төрлийг олшруулах зорилготой байгаа. Бид нар ерөнхийдөө бүх потенциалаараа ажиллаж чадвал нэг их 80 орчим төгрөгийн зээлийн батланд алт гаргах боломжтой байгаа. Нэг 3600 онд ажил нэгжтэй. Тийм учраас одоо хөтөлбөрөөр дөнгөж хэрэгжээд эхлээд явж байна.
Тийм учраас бид ч арилжааны банкуудтай ажилласан маш сайн одоо ойлголцоо шахаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг удаа юм уу нэг жилийн дотор одоо ингээд хийх одоо ажил биш. Цаашлаа бид нар бол үргэлжлээд ойрын одоо 4-5 жилдээ бол одоо өргөн иргэлийн 19 нэр төрлийн бараагаа одоо 100% хангадаг болохын тулд бодлогын хувьд, санхүүжилтийн хувьд, татварын хувьд, гайлын татвар тарифын хувьд гэх мэтчлэн сангийн яамны зүгээс одоо шаардлагадах бүх бодлогын одоо зохицуултуудын ажил дээр бол бид нар анхаарч ажиллахаар бол ажиллаж байна. Нэгэн үеэ хоньны ноос шиг үнгүй зүйл байгаагүй. Тэгвэл одоо ноосны салбар сэргээж ноолууртаа эн зэрэгцэх ноосон бүтээгдэхүүнийг монголчууд үйлдвэрлэж байна. Органик газар тариаланд хэрэглэж болох олон улсын бордооны жагсаалтанд Монгол хоньны ноосон бордоо бүртгэгдсэн. Дэлхийд ганц тооцогдох органик ноосон бордооны үйлдвэр Монголд байна. Дус үйлдвэр нь жилд 2000 тонн органик бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор холбооны бүгд найрамдах Герман улс Америк нэгдсэн улсад бүтээгдэхүүнээ экспортлож байна. Манай үйлдвэрийн хувьд бол жилд 2000 тонны хүчин чадалтай 2000 тонн ноос аваад одоо 1900 ерөнхийдөө нэг 6% хаягдл гардаг ноосноос. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө нэг тээвэрлэлийн явцад ирсэн нэг тоос шороод тэрийг л хаядаг. Бусдаар 100% хоньны ноосыг ашиглаад жилд 2000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. 1 тонн угаасан ноос үйлдвэрлэхийн тулд 2 тонн бохир ноос ордог байхгүй юу? Манайх ч угаахгүй шүү дээ. Өгтөр бид нар ч уушээ асар том хэмнэлт гаргаж байгаа шүү дээ, тий. Бид нар ус ч хэрэглэхгүй, юу ч нэмэхгүй, тэгээд өшөө 5-аас 10% та хаягдлын үегаар ингээд бордоо хийхгүй гэдэг чинь том эдийн засгийн одоо өөр ашиг байгаа юм л да. Улаанбаатар хэвстэй хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хэвс бол сайн сортын нооснуудаа ялгаж аваад одоо тэнд ингээ хураалттай байгаа нооснууд бол тэдний хаягдл нооснуудыг бид нар авч байгаа. Хаягдл ноосоо цуглуулж хагаад манай тушаагаад оронд нь эдэн цэцэг тарих бордоогоо аваад явал та. Тэ ийм хүртэл юмыг бид нар зохицуулаад ингээд яваад байгаа. Монгол улс жилд 170 сая доллараар хэмжигдэх химийн бордоог импортоор авдаг. Монгол улсын дотоодын бордооны хэрэглээ 150 тонн бөгөөд Монболец компани бордооны үйлдвэр дотоодын зах зээлийн 1%-ийг нийлүүлдэг. Энэ нь дотоодын худалдан авалт хангалтгүй байдагтай холбоотой гэж байна. Уус байхгүй, химийн бодис байхгүй, ерөөсөө л ноос имана бордоо болж байгаа. Ноосны үйлдвэрүүдийн гологдол ноосоор бид нэр ийм органик одоо цэвэр бордоо хийж байгаа байхгүй. Энэ бордоо маань хөрсийг ирүүлжүүлдэг. Модыг одоо бид нар ингээд аваачаад тариад нэг услаад хайчдаг шүү дээ. Тэгэхээр манай энэ ноосон бордоо болохоор борооны усыг доороо хоригдлуулаад чийг аваад модыг одоо ургах нөхцөлийн 90% болгож өгдөг байна. Уурхаа нөгөө нөхөн сэргээлтэнд 3 жил юм тариад ургаагүй газар манай бордог хэрэгэлсэн чи бүх юм нь ургасан. Тэгээ учир нь юундаа вэ гэхээр нөгөө тэжээлэг бодис азот дагуулхаасаа гадна хамгийн гол бас чийг нөгөөд байгаа байхгүй юу. Дотоодны худалдан авалт маш чухал. Одоо хүнсний хувьсгал гээд одоо бүх бүлэмж ногоо, эрүүл ахуй ногоо, органик тэд нар маань аваад хэрэглээсэ. Тэр Монголд ийм инновац технологи байгаад байгаа байхгүй юу. Монгол хүмүүс Монголын баялаг хөтөөгчд энийг хийчихэд энэ дэлхийд энийг хүлээн зөвшөөрчихэд шүү дээ. Тэгэхээр Монгол одоо өөрөө энийг дэмжих шаардлагатай. Өөртөө энийг одоо 21.330 сумаар хийх юм бол дэлхийн зах зээл рүү гарах бүрэн боломж байна. Ерөөсө органик газар тариаланд хэрэгжилж болох олон улсын бордооны жагсаалтанд Монгол улсаас ганцхан Монболец гэдэг бордоо бүртгэгдчихлээ шүү дээ. Өнөөдөр ерөнхийлөгч ирээд ингээд одоо ач холбогдлогод манай үйлдвэрийг сонирхож байгаад бид маш их баяртай байна. Дэлхийн нийтээр органик бордоо руу, органик хүнс рүү шилжиж байна. Бидний хувьд бол гадаад зах зээл руугаа бас өшөөд хилээд Бельги рүү, Франц руу ерөнхийдөө эйжентүүд байгуулад тийш ажиллаж байгаа. Энэ нөгөө талдаа 170 сая долларын импортын одоо энэ боломжийг хаах, өөрөөр хэлбэл 170 сая доллараар Монголдо дотооддоо авч үлдэх юм боломж байна. Нөгөө талдаа малчтын гар дээр бас орлогыг нь бодитоогоор нэмэгдүүлэх ийм боломж байна гэж ингэж харж байгаа. Тус үйлдвэр ноосны үйлдвэрүүдийн хаягдл ноосыг авч үйлдвэрлэлдээ ашиглахаас гадна өөрсдөө түүхий идэ бэлтгэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл хэрэгжснээр ноосны үйлдвэрүүд түүхий идээр хангахтаас гадна орон нутагт ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх юм. Бид бас ноос бэлтгэл тал дээр онцгой анхаарч байна. Малчтай хоршоо болгоно нэгтгээд хоршоодуудаа гараар хайчилж харгадаг биш, машинаар харгадаг юм
хонь ноосолдог систем рүү шилжүүлж байна. Ингэснээрээ бол одоо үйлдвэрүүдэд түүхэн эдийн нөөцийг бэлтгэхэд бол онцгойлон анхаарч байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт маш их бүтээмжтэй, хоёрдугаарт нь малчид маань нөгөө хонь ярахгүйгаас болоод хоньныхаа тарга тээврийг авдаг, мал нь нөгөө өвчлөөд нөгөө амт үржүүлээд шүү дээ. Тэр мөр юмнууд бол шийдэгдэнэ гэж бодож байгаа. За тэгээ энэ дээр бид нар энэ жилийн хувьд шинээр хийх гэж байгаа минь хонь угаах машиныг бид нар нэвтрүүлнэ. Хүнсний хувьсгал бүрэн утгаараа эцсийн бүтээгдэхүүн болж гаргахад бүр яг анхан шатнаасаа дариалахтаа эко хүнсэн, бордохдоо эко бордоо, эндээс одоо гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн хүнсний ногоо жимсхэн бүх төрлөлтөөр одоо хамгийн сайн эког баталгаажуулах ийм бордоо болсон байна. Монгол улс 30 гаруй сая хоньноос жил бүр 30 мянган тонноос бэлтгэдэг. Үүнээс жилд дунджаар 9 мянган тонноос хог болж хаягдан устгагддаг байна. Тэгвэл хэрэггүй хэмээн хаягдсан дээрх ноосыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспорт хийж буй Монплец компани бордооны үйлдвэрт Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх ажиллалаа. Энэ дотор ноосоос юу экспорт. Ноосоо цуглуулж авах хэрэгтэй биш үү, тий? Ноос цуглуулахад бидэрт асуудал байхгүй. Одоо энэ модноос чи ямар хэмжээ 200 грамм. 200 грамм. Ердөө. Тий. Дахиж хязгаарч болчихгүй нөгөө жилдэлтийн бодлоо баг. Жилдэлт. Тий. Гэтэл бороо оруулах бас бордооч урсчих шүү дээ. Төлбөр энэ хийхгүй тий. Ийм нэг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч өөрөө энэ ноос болон ноолуур одоо энэ аль ширийг илүү үн цэнтэй болгох, илүү бүрэн боловсруулж дотоодын зах зээлд ангах, гадаад зах зээл рүү гарах ийм боломжийг нээж байгаа. Энэ өөрөө малчдад маш өргөж өгнө. Дээрэс нь одоо Монгол талдаа бол маш их ажлын байрууд бий болно. Мэдээж эдийн засгийн тодорхой хэмжээний хашир багталтай тийм ээ. Монгол улсын ерөнхийлөгч 2024 он гараад цагаан алт төлбөрийг эхлүүлэх ажлын хэсгийг гаргацсан. Одоо ажлын судалгааны ажлын хэсгүүд судалгаан дээр явж байна. Хуулийн төсөл төр явж байна. Дээрээс нь ерөнхийлөгч явж үйлдвэрүүдээр танилцж байна тийм ээ. Тэгэхээр одоо ингээд энэ хөтөлбөр өөрөө ингээд хэрэгжээ явуучих юм бол энэ бодит ажил болно л гэсэн үг байхгүй. Хүнсний хувьсгал дээр бол 24 төрлийн шийдвэр гарч хэрэгжээд явж байгаа шүү дээ тий. Яг тэрэн шиг л томоохон хэмжээний хөтөлбөрийг хийчихсэн л гэж одоо энэ савдраг мөсөд байгаа байхгүй. Төр шуурхай ажиллан үйлдвэрлэгч баялаг бүтээгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, хүнсгүдээ аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийг галийн татвараас чөлөөлөх гэх мэт 24 төрлийн дэмжлэгийг үзүүлсэн. Мөн үндэсний хөдөлгөөний хүрээнд сүүлийн 30 жилд байгаагүй төсвийн дэмжлэгийг хүнсгүдээ аж ахуйн салбарт үзүүлсэн нь богино хугацаанд үр дүнгээ ийхүү өгж байна. Энэхүү томилтоор ерөнхийлөгчийн ажилласан газар бүрт шинэ үйлдвэр, шинэ тоног төхөөрөмж, шинэ ажлын байртай өгсөн юм а.